За өнөөдөр чуулганы хуралдаанаар хүний эрх хэрэгчлэг хангалттай холбоотой багц хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлж байгаад бол зарчмын хувьд бас үзэл баримтлалын хувьд одоо бүрэн дэмжиж байна. Миний хувьд энэ харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төрийн албаны болон албаны нууцын тухай хуульд оруулах хуулийн төсөлтөөр хэд хэдэн асуулт байна. За харилцаа холбооны салбар бол Монгол улсыг дэлхийд таниулах хөгжлийн бас стратегийн хувьд маш чухал салбар гэж тооцогддог. Энэ утгаараа тус салбарын үйл ажиллагааг зохицуулах байгууллага нь харилцаа холбооны зохицуулах хороо. Энэ зохицуулах хорооны бие даасан болон мэрэгжлийн байх, хараат бус байх байдлыг бэхжүүлэх асуудал бол өнөөдрийн маш тулгымцсан асуудал байгаа. Тэгээд энэ оруулж иж байгаа хуулийн төсөлд олон нийтээс ялангуяа мэрэгжлийн тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулж байгаа одоо эрхлэгч нар салбарын мэрэгжлийн холбоодоос ямар одоо саналуудыг авсан болоо гэдгийг нэгдүгээр асууя. Хоёрдугаар хуулийн төсөлд зохицуулах хорооны бүрэлдэхүүнд засгийн газрын хэрэглэх газар тэгээд захим хөгжил, харилцаа холбооны яам, худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн байгууллага тэгээд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байхаар тусгасан байгаа. Тэр энэ ямар үндэслэл судалгаагаар энэ байгууллагын бүрэлдэхүүнд энэ бизнесийн танхим дурын нэг юм иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг багтааж байгаа юм бол энэ тэгэхээр энэ байгууллагын бие даасан энэ хорооны мэрэгжлийн хараат тус байх байдлыг илүү сайжирна гэж үзсэн болов. Тэгээд олон улсын одоо олон улсад ийм жишг бас байгаа юм болов. Тэрийг бас судалж үзсэн үү. За хоёрдугаар энэ түрүүн бас зохицол гишүүн асуулаа. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар. Тэгэхээр энэ төрийн болон албаны нууцын тухай хууль урд өмнө одоо Монгол улсын үндсэн хуулиар бас ингээд нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах гэл эрхтэй гэдэг ингээд хуулиар бүр ингээд тогтоож хамгаалсан байсан. Тэгэхээр 1995 онд анх улсын хурлаас төрийн нууцын тухай хуулийг баталж төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалт гэдгийг хуулиар батална гэд зохицуулсан байгаа юм. 2004 онд болохоор төрийн нууцын жагсаалт батлах тухай гэд хуулиар төрийн нууцад хамаарах мэдээллийг бүр жинхэнэ утгаар нь хуульчилж тогтоож ирсэн юм түүх байна л та. Тэгэхээр 2016 онд улсын хурлаас дээрх энэ хоёр хуулийг хүчингүй болгоод одоогийн энэ төрийн болон албаны нууцын тухай гэсэн нэршилтэй болгоцсон энэ хуулийг баталсан байна. Тэгэхээр энэ хуулиар албаны нууц гэсэн ийм нэршлиг бий болгоод энд ямар мэдээллийг хамруулах эсхэ төрийн одоо бүх байгууллага, төрийн байгууллагын дарга нар, чиглэлийн засгийн газрын гишүүн сайд нар ингээ баталдаг болцсон. Тэгэхээр одоо өнөөдөр 1043 албаны нууцад хамаарах мэдээлэл байна гэдэг чинь бол асар их том тоо. Энэ сайдын мэдээлэл сая танилцуулгад гарсан. Тэгэхээр энэ 1043 гэсэн энэ тоог одоо хамрах хүрээ өнөөдөр энэ гажуудсны нотлогоо гэж та үзэж байгаа юу? Энийг яаж тэгвэл энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар засаж сайжруулах илүү тийм агсан төвшөнд сайн одоо гарц олж шийдэл олсон болов уу гэж асуумаар байна. Тэгээд одоогоор ингээд албаны нууцыг жагсаалтаар гаргаад тэрийг төрийн албаны дарга нар тэгээд сайд батлаад явчихаар энд нөгөө иргэдийн мэдээлэл авах, мэдээллийг хайх тэр одоо хүний эрх зөрчигдөж байгаа гэдэгтээ санал нийлж гэнэ үү тийм ээ. За алтан гэр сайд хариулт өгье. Тэг ерөөсөө албаны нууц нь өөрөө шалгуур багтаа байгаад хахаар дур зургийн асуудал үүсээд байгаа. За одоо ингээд алтан гэрэл хүсэх юм бол энэ зүйлүүдээ би албаны нууцад оруулъя гэдэг ингээд албан тушаалны хувьд оруулцдаг. Гэтэл тэр нь бол эргэн хүний дээр мэдэх хэрэг хэрэгжүүлэх. За тэр мэдээлэл дээр үндэслэж одоо шийдвэр гаргах, үсэлт гомдол гаргах бүх зүйлийг хааж идэг. Дээрээс нь нийгмийг эрүүл байлгахад чухал нөлөөтэй хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг томоохон саадуудын нэг нь энэ мөн. Нэг л үгээр ам хаана энэ бол албаны нууц. Ер нь бол ямар нууцаач тодорхой хэлэхгүй шүү дээ. Энэ бол нууц. Нууцад автсан гин. Тэгээ булан дээр нэг нууц гэсэн улаан дардстай. Тэгээ энэ бол нууц. Нууцыг задруулж болохгүй гэд хамгийн халахлагдаад байгаа учраас энэ бол хүний эрхийн томоохон зөрчил үүсгэж чинь гэсэн Батчимэг гишүүний дүгнэлттэй 100% санал нийлж байна. Энэ өөрийг хортой байгаад байгаа. 1043 байгууллагын нууц гэдэг бол ер нь асар их тоо. Дэндүү их тоо.
За тэгээ үнэхээр нууц юм үгүй юу гэдгийг чинь нэг шалгуураар үзээд за энэ бол нууц юм байна, энэ бол нууц биш юм байна гэх тэр шалгуур нь ерөнхий болохоор үзмжээр шийдээд. Одоо бол бид нар шалгуураа наривчлээ. Яг чухам ийм л зүйлийг нууц гинэ. Нэг жилд үзээд за энэ бол жилийн эцэст үзээд танаа наад албаны нууц гэдэг зүйлвч энэ нууц биш байна гэдэг албан тушаалтанд хариуцлага тооцдог болчих. Ингэнгүүт албан тушаалтан нууцад авахдаа энэ төрийн болон албаны нууцын тухай хуулийг үзээд энэ шаардлагыг хангаж байгаа юм байна. Ийм учраас нууцад авж байна гэдэг талаараа ингээд дэлгэрэнгүй тусгаад дараа нь хэн шалгадаг энэ л тогтолцоог бид нар хийж өгье гэж байгаа юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд бол бас энэ иргэдийн мэд хэрэгтэй холбоотой асуудал үүсээд байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо бол төрөлөөрөө тусгай зөвшөөрлүүд өгдөг. За жишээлбэл энэ телевиз, радио гэдэг юм энэ долгионы зарим тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийг үйл ажиллагаа хязгаарлах хүртэл ийм эрхэлдэг ийм байгууллага. Гэтэл энэ чинь өөрөө төрөөс 100% хамааралтай ингээд томилогддог байх нь эргээд иргэдийн мэд хэрхийг зөрчиж байгаа юм биш үү гэсэн ийм асуудал байгаа учраас өнөөдрийн өөрчлөлтийн тухай асуудлыг ярьж байгаамаа. За тэгээд тэр нөгөө байгууллагуудаас авсан санал хэдэн байгууллагаас ямар санал авсан, ямар хариу өгсөн тухай манай ажлын хэсгээс нэм тодруулаад тайлбарч жамхуу дарга. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон нэмж хариулт өгье. За Бачмын гишүүний асуултанд нэмж хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн амжилт хөө. За хоёр хуулийн талаар асуулаа. Нэгдүгürt нь бол төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээр бол бид нэр гол нөгөө албаны нууцыг бол тавигдах шаардлагыг бол нэмж оруулж байгаа. За энэ дээр 2-3 хөшүүрүүлэх заалтыг мөн оруулж байгаа. Тухайлбал одоо төрийн байгууллага албан тушаалтан бусад хуулийн этгээд нь хууль бус үйлдэлийг нуух зорилгоор бол мэдээллийг албаны нууцд хамруулахыг бол хориглохоор юм хориглосон зохицуулт оруулж. За дээр нэмээд энэ төрийн байгууллагууд өөрсдөө албаны нууцаа жагсаалтаа батлаад тагнуулын ерөнхий газраас бол тодорхой саналыг авсны үндсэн дээр нөгөө жагсаалтаа бол батлахаар ингэж гаргаж байгаа. За мөн дараагийн нэг зохицуулт нь бол энэ албаны нууцд хамрах мэдээллийн жагсаалтад ил болох мэдээлэл байгаа эсгэд бол дүн шинжилгээ хийх бас ийм зохицуулт бол байгаа. Тэгэхээр өнөөдөр нийтийн мэдээллийн ил тод